Бурхан эцэгтэй хүндэтгэл мөрөл өргөхөөр ирсэн итгэлийн ахан дүүстэй эзний өдрийн мэндийг хүргье. Энэ 7 хоногт онцгойлон их оронд минь уламжлалт цагаан сарын баяр тохиож байгааг тохиолдуулан Солонгос улсад амьдран сууж буй нийт Монгол ахан дүүстэй сар шинийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ. Галил Монгол чуулган 2025 онд Өгийн хүн болох хүрээндор нэм гараг бүрийн 12-оос 13 цагийн хооронд цуглааны байранд хамтдаа чуулган Библийн уншлагын цагийг хэрэгжүүлж эзний үгээс тасралтгүй уншин суралцсаар байна. Иймд цуглааны гишүүн бүрийг Библийн боловсролтой өсвөл дүүрэн жил байх нэгдсэн зорилгын төлөө итгэл дотор хамтдаа идэвх зориулттай оролцохыг уриалж байна. Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зүвт байдал дотор чиглүүлэхэд тустай. 2 дугаар Тимот 3:16. Дараагийн мэдээ. Өнгөрсөн 7 хоногийн бям гарагт өвлийн сүүлийн сарыг тохиолдуулан чуулганы ахан дүүс хамтдаа нийгэм өдрийг цааны бааз дээр нөхөрлөн өнгөрүүллээ. Уг нөхөрлөлд хүрэлцэн эрт саяыг хамтдаа өнгөрүүлсэн нийт итгэгчдийн дээр Бурхны хайр ивэл бэлхэм дүүрэн байх болтугай. Өөрөөр хэлбэл та нарын дунд байхдаа бидний хинэн нөгөөгийнхөө би та нар миний итгэлээр хамтдаа зоригчсон билээ. Ром 1:12. Сар бүрийн нэгдсэн эсийн бүлэг энэ сарын 27-ны пүрэв гарагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эсийн бүлгийн нөхөрлөлийг найдвар эсийн бүлэг зүүнээр удирдан явуулж, сургамж ба эсрэг үзүүлэхин сэдвээр эзний үгийг хамтдаа суралцсан Бурханд илүү ойртсон цаг болж өндөрлөлөө. Чуулганы итгэгч та бүхнийг дараагийн эсийн бүлгийн нөхөрлөлтөө идэвхтэй хамрагдаж хамтдаа өсөхийг уриалж байна. Онцлог мэдээ. Галил Монгол чуулганы нийгэмд хүрэх үйл ажиллагааны нэгэн төлөөлөл болсон GMC радио үйлчлэл нь сэтгэлийн чимээ контент маань 7 хоног бүрийн лавар гараг сонсогч олондоо хүрсээр байгаа лээ. Мөн Баасан гарагийн амралт подкастын шинэ үйлрлийн дугаарууд эхэлж байгаа тул тус дугааруудыг сонсохыг хүсэх юм бол та GMC радио пэйж хуудсыг дагаарай. Дараагийн мэдээ. Нийгэмд эзний хаанчлалыг хэлэх зорилгодоор чуулганаас хөтлөн явуулж буй сошиал платформуудыг та бүхэндээ танилцуулъя. YouTube channel болох Галил Mongolian Church, Facebook page болох Галил Монгол Church, Instagram аккаунт болох Галил Mongolian Church, GMC Солонгос дахь монголчуудын радио пэйж Галил номын дэлгүүр Facebook пэйжийг тус хөтлөн явуулж байгаа гэлээ. Та бүхэн чуулгантай холбоотой үйл ажиллагаа болон дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр платформудаас хүлээн авч бидний цахим хаягаараа дагаарай. Онцгой уриалга. 2025 онд Галил Монгол чуулганы хүн бүр залбирагч байж үннээр болон сүнсээр яван эзэн Бурхнаа алдаршуулсан Бурхан тааламжтай өөр сүнстэй нэгэн байцгаа хүрээндор 7 хоногийн өдөр бүрийг онцгой залбирал хийж байгаа лээ. Уг залбирлаар улс төр, эдийн засаг, боловсрол, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, сүм чуулган болон гэр бүлийн талаарх нийт 7 сэдвийг онцолж байгаа юм а. Улс орныхоо төлөө өөрсдийн гуйлт хүсэлтэд Бурханд мэдүүлж, ирээдүйн хойж үеийнхээ төлөө санаа нэгдэн хүчтэй залбирагч бай хэмээн итгэлийн ахан тус та бүхнийг энэхүү залбирал нэгтгэхийг уриалж байна. Хаадын төлөө дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндэтгэлтэйгээр амар тайван төвшин амьдралаар амьдрах болно. 1-р Тимот 2:2. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт нь эзэн Бурхны хамгаалалт, удирдамж, өрөөл бэлхэн дүүрэн байх болтугай. Хүндэтгэл мөрлийн цагтаа тавтай морилно.